За. За одоо нөгөө ихний юм ярьж. Өнөөдөр та бүхэнтэйгээ маш сонирхолтой сэдвийн дагуу ярилцж байна. За тэр юу вэ гэхээр 10 хоногийн дотор шинэ жилийн даашин цантай багттлаа турч чадна гэвэл та бүхэн тэхүү. Тэр солонгооч та яаж турсан гинэ тэр талаараа яриач. Хэлхүү. Хэлээ. За. Сайн байцгаана уу? Солонгоо байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Оюунбалран. За. Та тэгэхээр яаж турсан гинэ? Солонгоо амч маань одоо сүүлийн 14 хоногийн хугацаанд ямар нэгэн дасгал хийхгүйгээр, үлсгүйгээр, ядарахгүйгээр амжилттайгаар хүссэн жиндээ хүртлээ турч чадсан байгаа. Тэгэхээр энэ талаар бүгдээрээ солонгоо амчаасаа ярилцаад сонсцгоё. За. Би бол татаа шүүлийн эмч мэргэжилтэй. Тэгээ одоо 1-3 сартай бяцхан гүнжтэй ээж байна. За одоо болтол би охиноо хөхөөрөө хөл холж байгаа. За эхний 3 сарын хугацаанд охиноо 3 сартай болгоод би ерөнхийдөө бол за одоо жим маань илүү байна. Жим дээрээ анхаарья гэж бодож эхлээд тэгээ жингээ хасах тухай бодсон. За тэгээд йогийн дасгал хийсэн. Хүнсэн дээр нүүрс усаа баг зэрэг хассан байгаа. За тэгээд яасан гэхээр би маш их ядарсан. Тэгээд хөхний сүү татарсан. Тэгээ иймэрхүү асуудлууд байсан учраас за ерөнхийдөө бол одоо миний жингээ хасах тухай бодож эхлэх болоогүй юм байна. Охиноо 6 сартай болгож ийж энэ тухай бодъёгээд дэглэмээ дасгалаа түр орхисон. За та хэдэн хил хүртэл нэмсэн юм? Ер нь мэдээлэл хасах гад байсан юм. Тийм амар жин нэмсэн гэж юу? Ерөнхийдөө бол би чинь 58 кг дээрээс л одоо 23 хил 20 эдэл нэмж төрдөг. Өмнөх төрөлтүүд дээрээ ч тэгж төрж байсан. Тэгээд их том хүүхэд байдаг учраас ер нь бол мас бас арай илүү нэмээд байдаг. Тэгээ энэ удаа ч гэсэн тэгж нэмсэн. Өмнөх удаадаа бол би хичээлтэй ажил удаагийн төрөлт хэлээсэй. 3 дахь. 3 дахь ээж байгаа. За тий. Тэгээ өмнө нь бол ерөнхийдөө хичээлтэй ажилдаа эрт орж исэн учраас ер нь жин айгүй хурдан хасагдчихсан. Тэгээд бас 20 хэдэн настай байсан болохоор нас нөлөөлсөн баг. Тэгээ энэ удаа бол жим маань хасагдахгүй хичээгээд нэг хэдий ил хассан л да. Гэтэл нэг жин дээрээ ингээд гацчаад хөдлөхгүй байсан. Тэгээд би бол мэдээж тодорхой хэмжээгээр дасгал болон хоолны дэглэмүүдийг хэрэгжүүлжсэн. Тэгээд яасан гэхээр 6 сартаагаас дахиад би нөгөө жин хасах оролдлогоо хийгээд дахиад жоохон дасгал хийгээд жоохон хоолоо багасгаад эхэлсэн чинь дахиад ядраад байсан. Тэгэнгүүт нь нэмэлтээр витамин аваад уусан чинь эсрэгээрээ би жин нэмээд эхэлсэн. Тэгэнгүүт миний гормонуудад асуудал байгаа юм болов уу гэж бодоод би бамбайн даавруудаа өгч үзсэн. Бусад шинжилгээнүүдийг өгч үзсэн ч миний шинжилгээнүүдийн өөрчлөлтүүд бол хэвэн байсан. Тэгэнгүүт за ерөнхийдөө бол энд нэг учир байгаад байна. За зүүн дээр анхаарах уу гэдэг ингээд явж агаад оюун болортойгоо уулзаад оюун болор маань бол бас 3 удаа төрсөн. Тэгээд жин маш гоё хэвийн байгаад байсан. Би тэр үед бол бандуур явж ирсэн л та. Тэгээд чи надаа ингээд нууцаацаа хуваалцаасчээ. Ямар нууц арга байна? Яаж ингэж хөхний сүгээ татраахгүйгээр жингээ гасч байна гэд асуусан. Тэгээд оюун болор маань надад бол нэгэн ичидтэй нэгэн гоё дэглэмийг зааж өгсөн байгаа. Тэр дэглэмийн дагуу би сүүлийн 14 хоногийн хугацаанд 5 кг хасаж чадсан. Гэхдээ би энэ жингээ хасахдаа ямар нэгэн өлсөөгүй, бас ядраагүй, миний хөхний сүү татраагүй. Тэгээд би бас аз жаргалтайгаар ингээ хэвэн жиндээ орсон. Тэгээ оюун болордоос баярлалаа гэж хэлье. За би надад нэг асуулт байна л та. Та ингээд 3 сартаа нэг турах гэж оролцсон, 6 сартаа нэг турах гэж оролцсон. Тэр хугацаанд нүүрс усаа хассан, баг зэрэг дасгал хийсэн. Тэгээд зөндөө юм олдож үзсэн байж тээ. Тэгээ явж байхдаа та сүүлд нөгөө надтай хандаж эхлэхдээ нэг ийм асуудал байсан баггүй. Би ингээд нүүрс усаа хасаад 2 кг бол хасчихна. Тэгэнгүүтээ нэг ганц 2 өдөр баяраас л болоод итгээрээ 2 кг айгүй хурдан буцаад нэмчнэ гэд ирсэн тийм ээ. Тэгээ тийм байдалтайгаар ер нь хэр удаан явсан бэ? Сүүлийн 6 сар ахгүй юу? Ерөнхийдөө бол ингээл гадуур хоолнд ордог ч юм уу эсвэл гэрт ч очиж ирээл ингээл ширээн дээр янз бүрийн юм тавиал өнөөгөөс нь идчихэнгүүт 2 ил нэмчин. За тэгэл жоохон ядраал ингээл гадуур дотор ажилтаа хоол унд холдоод эхлэнгүүт 2 ил хасчин. Тэгээ энэ нь бүр 1 юм уу 3 хоногийн давтамжтай ингээдсэн болохоор би бүр гайхаад үгүй юм чи ямар байдалтай болж байгаа гэдэг ингээд хэлсэн. Тэгвэл одоо сая бид 14 хоногийн хугацаанд нэг гоё маш сонирхолтой хоолны одоо эрүүл хооллох, эрүүл зарчмаар, эрүүл байдлаар хоолсон. Энэ хугацаанд 14 хоногийн хугацаанд саяны зүйл танд ажиглагдсан уу? Одоо нэг 5 кг хассан. Тэгээд нэг мэдээж тэр дундуур нэг юм баяр ёслол болсон. Тэр үедээ идээд буцаад нэмсэн үү та?
нэмээгүй. Одоо саяхан гэх чинь манай нөхрийн төрсөн өдөр болоод би тортыг бол маш их хэмжээгээр идмээр санагдаад идчихсэн. Тэгээ идэнгүүтээ яагаад тэгэхээр одоохондоо бол би яг нөгөө зорилттой чиндээ хүрэхэд бас нэг жоохон килограмм дутуу байгаа тий. Тэгээ дээрээс нь би бас энэ жингээ хадгалах гэдэг үүднээс бол арайхан дэлмээ зогсоогоогүй байгаа учраас би торт идчих болох талаар бодож байгаа. Эцэстээ маргааш асуугаагүй гэхдээ тэгээ маргааш өглөө ингээд жин дээрээ гараад үдсэн чинь яг хэвэн жинтэйсэн. Тэгээ тэрнээс хойш бол ерөөдөө бол 2-3 удаа дэглэм малцсан үед байгаа. Гэхдээ ерөөсөө чинь нэмэхгүй хэвэн жиндээ байгаад байгаа дээр маш их баярлж байна. Тэгээ энэ жин дээр бас гацчихмаар байна. Гэтэ бас би солонгоо хэмжээг бол гацаахгүй өшөө өссөн жинд нь хасна гэсэн дээр зорилготой байгаа. За тэгэхээр энэ юуны төрөнд энэ дэглэмийн талаар ярихаас өмнө бид бүхэн жин хасалтын талаар маш зөв ойлгох хэрэгтэй. Юу вэ гэхээр одоо хамгийн олон хүмүүсийн гаргадаг алдаа бол жин хасах гэдэг нь ингээл шууд ингээл жин хасаал ингээл аим гой турна гэж боддог. Тархалттай байж байгаа турна гэдэг бол цэвэр өөхний массыг хасгах зорилготой. Тэгэнгүүт бид хоёрын хассан 5 кг-ийн 2 кг нь бол цэвэр усны масс. Энтэй бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд үлдсэн 3 кг бол өөхний масс. Ингээд 3 кг өөхний массыг хасаж чадсан учраас бид хоёр дахиад эзэн ч нэмэхгүй байгаа гэсэн үг. Харин нөгөө нэг 2 кг юу байсан гэхээр нөгөө өмнө солонгоо амч маань 2 кг хасчаад зөвхөн усныхаа массыг хасчаад буцаагаад идэнгүүт усны масс нэмэгдчихэд байсан гэсэн үг. Өөх шатах процесс руу орж амжаагүй. Тэгээд тэрэндээ тааж авах стрессцсан. Мэдээж стресстэй шүү дээ. Би ч гэсэн бол стресстэй. Тэгэнгүүт нөгөө өөхний масс чи хасагдчихаар чинь одоо ингээд амар гоё биес бол тавь гэд ицсэн ч гэсэн тий чи нэмэхгүй байгаа гэсэн үг. За тэгвэл дээрэс нь энэ нэг айгуу гоё чухал зүйл гэхээр солонгоо амчрын дэглэм буюу энэ эрүүл зөв хоолтой маш сайн барьж чадсан, өөртөө маш сайн үнэнч байж чадсан. Тэгээд дээрэс нь одоо энэ хоолтонд зүгээр энгийн бидний хөрөгчөндөө байдаг хүнсний бүтээгдэхүүнийг ашиглаад зөвхөн солонгоо эмчийн баримталдаг өмнөх зарчмаас ганц нэг зарчмуудыг өөрчилсөн байна. Тэгэхээр хоёулаа тэр зарчим буюу өмнө солонгоо эмч маань яагаад буцаад нэмээд байсан тал руу ярилцъя. Яагаад тэгэхээр энэ бол маш олон хүмүүсийн сонирхлыг татж байгаа байх. Тийм учраас та яг саяны хоолны одоо эрүүл дэглэмийг барьж эхлэхдээ юун дээр өөрчлөлт гаргасан бэ? Та одоо мэдээж бодож байгаа шүү дээ. За би энийг өөрчилсөн чинь ингээд үр дүн гарсан байна гэж бодсон ба тэр талаар ярих болчих. За яагаад би ялдаадсан бэ гэдгээ ерөнхийдөө бол бодоод олсон л та. Тэрний үе гэхээр миний хоолтын цаг байсан. Яагаад тэгэхээр гэртээ байж байгаа ээжүүд юм уу эсвэл одоо ингээд доктортой ингээд суугаа ажил хийдэг ч юм уу хүмүүсийн хувьд бол юу байдаг вэ гэхээр юу юм бэлээ энэ цагийн давтамжтай хооллох гэдэг айгүй чухал. Жишээлх юм бол одоо манай хүүхдийн хазаад хайсан алим тий хазаад хайсан цайны боов ч юм уу энд ингээд хайсан юм үлдсэн каш хоолыг би ингээд идээдсэн юм бэлээ. Тэгэл нэг алим харагдангууд идчихэл тэгэл ингээд ямар ч цаггүй цагт 3 удаа хооллол нэг бол ингээл 4-5 цагийн мэдгүй яваал ингээл айгүй тогтургүй хооллоодсэн. Гэтэ хамгийн сонирхолтой нь би өвдөөс өмнө өглөөний цайнаас хойш 12 цаг хүртэл бараг цагт 4-5-аад амруугаа юм хийжсэн байлээ. Тэрийг яг анзаарсан. Тэгээд би тэр хайсан юмнуудын түүгээд ингээ аяган дээр тавиадсэн чинь аяг төөр юм болсон. Нөгөө бидний нэг алдаа болохоор ингээд хангаа харахад нэг юм мэдэхгүй байгаа юм шиг тийм нэг юм мэдэхгүй байгаа юм шиг. Тэгсэн хэрнээсээ яг ингээд юмаа цоглуулад үзэхэд идээд исэн л байгаа байхгүй. Гэтэ идэх идэхтэй бага хэмжээтэйгээр байсан хэрнээсээ нөгөө нэг даавраа бодоод үзэхээр нөгөө нэг пауз аваад те юу болж байна миний би чи яах хэрэгтэй бэлээ гэх. Яг ингээд бодоод үзэхээр яалчгүй бид нар жин нэмэх байдлаар хоолсон. Одоо эмчийнхээ үүднээс ингээд бодоод үзэхээр ийм юм байгаа байхгүй юу. Тэр алимын идэл тэр өглөөний цайны дараа те 30 минутын дараа нэг алим идэл 30 минутын дараа нэг боов идээсэн нь миний ходоод гиз рүү хоол орлоо. Тэрийг ямар тураахгүй хоол шүү, энэ өдрийн цай биш шүү, шингээхгүй шүү энэ гэсэн тийм юм байхгүй шүү дээ. Хоол орлоо, тархи руу энэ юм идчихин гэсэн дохио очно. Тэгэнгүүт нөгөө өсөх цатхын төв маань ажиллаад ходоод гидсэн юм шүүрлийг ялгаруулж эхэлнэ. Ингээд шүүрэл байнгын ялгарлын байдалтай байгаад хахаар миний аппетит бас тийм өндөр. Өшөө идээчээд ганцхан альмаар зөксгөө дараагийн альмыг идээчээ дараагийн повыг идээчээ гэсэн миний аппетит айгүй өндөр байсан. Ингээд аппетит өндөр байнгын эдэлтийн байдалтай байгаад хахаар инсулин маань бас их өндөр ялгаралт байнгын ялгарлттай байгаад хахаар юу болох вэ гэхээр өөхөө хоригдлал өөхний нийлэгжил гэдэг юм байнгын идэвхтэй явж исэн гэсэн үг. Тэгээд тэрхээрээ би миний гадруугийн мас томрно. Би өөрөө одоо гадаргуудаа юм уу хаа нэг гуйндаа юм уу гэдсэндээ өөхийг хоригдлуулаад яваадсан байхгүй юу. Тэгээд энийг болиулаад 3-4 цагийн зайтай ингээд хааллаад тухайн үед яг чанартай идэх юм аа идэ. Яваад ахаар жин
өсөхгүй ирнэ айгүй урдан багассан байхгүй юу. Тэгэхээр энэ дээр нэг одоо бид нар инсулин ялгарлаа гэж ярьж байна. Одоо инсулин гэдэг үгийг мэдэхгүй хүн гэж бараг одоо байхгүй шүү дээ. Бүгдээрээ л одоо social хөгжсөн байна. Google-с инсулин гэж тахаар л бүгдээр гараад ирнэ. Инсулин бол нэг төрлийн биед ингэж өөхний массыг хөрвүүлдэг дааврын нэг төрлийн үйл тийм. Дээрээс нь инсулин гэдэг даавар ялгархаа зогссны дараагаар өөх шатлах даавар бидний биед ялгарч идэг. Хоол идлээ 2 цагийн дараа инсулин ялгарлаа. Инсулины ялгарл тодорхой хэмжээнд байжгаад дуусна. Энэ үед бид нөгөө эзэн хоол тэжээлээ бидний бие зарцуулж эхлэх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл зарцуулах боломжийг олохгүй араас нь мэдээд тахаар хоригдлол бас дахин хоригдлол. Хин тэрийг идэх юм? Нөөц нь юу юм? Өөх болж тарж байгаа гэсэн. Тэгээ бид хоёр энийг яг тэр өөхлөлтийг хоригдлолд газар нь очиж блок хийгээ саад болонгууд бид нар хүссэн эзэн зүйлээ зарцуулж байгаа. Дээрэс нь солонгой аж маань өөрөө хөхүүл учраас тэр эзэн зүйлийг маш хурдан бодис солилцоонд оруулаад байсан учраас бас үр дүндээ турсан шалтгаан бас тэр гэж би бас бодож байгаа. За тэгвэл дээрэс нь бид хоёр огтонч нүүрс ус хасаагүй. Би энд бол маш ихтэй байгаа. Яагаад гэхээр нүүрс усыг хинт хасахгүй байх уу гэдэг бол маш чухал. Бид хоёр хамгийн түрүүнд одоо нэг биеийн галбир төрхийн онцлогийг нь тодорхойлоод огтонч нүүрс ус хасч болохгүй байна гэсэн шийдвэр төрсөн байгаа. Харин нүүрс усаа зөв сонгосон. Ямар төрлийн нүүрс ус сонгосноороо өөх шатаалтыг дэмжих үү, тураач чадах уу гэдгийг сонгосон. Тэгвэл дандаа бүхэл бүрийн халистай нүүрс усыг гэхдээ ямар цагт идэх вэ гэхээр хөвчлэн нөгөө өглөөний цайнд зөв өдрийн хоолнд нүүрс усыг голдоо авсан. Дээрээс нь нийлмэл нүүрс ус буюу үр тарианы төрлөөс гадна ногоогоо илбэгдүү идсэн. Ер нь гэхдээ бараг дандаа туртай мэдсэн үстэй. Тийм, ерөнхийдөө бол дандаа л эрүүл хооллолт. Нөгөө л яриад байдаг эрүүл амьдралын маяг, эрүүл хооллолт гэдэг юм аа л явж исэн. За тэгэхээр бол хүмүүстэй юу гэж хандаж хэлэх вэ гэхээр одоо энд ингээд тий нийт ингээрээ гаццсан маш олон жил болж байгаа. Эсвэл тасралтгүй нэмээд байгаа тий. Эсвэл одоо нурууны хаалгаанд орцсон, үений мэс засалд орцсон яг ингээд дасгал хийх боломжгүй тий. Биднээс очиод дасгал хийх боломжгүй. Эсвэл ямар нэгэн хөдөлгөөн хийхэд хориотой тий. Тэгээ жин нэмээд байдаг нөгөө үеинүүд рүү ачаал өгөөд байдаг тий. Тим хүмүүс байвал нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь одоо чихрийн шижинтэй тэгээд жингийн илүүдэлтэй яг эм ууж байгаа инсулин тарихгүй байгаа чихрийн шижингээсээ болоод хит туранхай болцсон хүмүүс бол хэрэггүй бах. Тэгээд чихрийн шижинтэй хүмүүс мөн бодис солилцооны хам шинж буюу таргалалт, даралт ихсэлт ингээд ийм үүсэж эхэлж байгаа. Мөн ингээд ажлын хэв маяг, завгүй амьдралын хэв маягтай тий. Ийм хүмүүст бол энэхүү одоо дийлмийг бариад явах юм бол бас жиндээ над чиг одоо хурдан биш юм а гэхэд уртын зайндаа бол хүрэх боломжтой маа гэж би бол бодож байна. Тэгэхээр за дэглэм гэж яриад байна. Энэ хоёр одоо юу яриад байгаа юм гэж одоо сонсч иж магадгүй. Энэ бол өөрний дэд булчирханаас ялгардаг стрессийн даавар буюу кортизол. Энэ дааврыг цусан дахь түвшнөөс багасгадаг төрлийн одоо ийм одоо эрүүл зөв хоолтой хэв маяг гэсэн үг. Тэгэхээр одоо стрессийн шалтгаанд тархалттай, бодис солилцооны хам шинжтэй, мөн инсулины хамааралтаас тархалттай. Дээрээс нь хөхүүл төрсний дараах тархалттай ээжүүдэд маш тохиромжтой. Тэгээ дээрээс нь ингээд дотрын эмч болон дотоод шүүрлийн эмч нарын хоорондоо ярилцж агаад гаргасан дэглэм учраас ямар нэгэн байдлаар гаж нөлөө байхгүй, аюул байхгүй, гэрийн нөхцөлд тохирсон хүнсээ тодорхойлол идчих боломжтой. Гарын дор тий одоо нөгөө хөрөгчөнд байгаа л одоо хүнснүүд дээрээ ч юм уу тий өөрийнхөө гэрт байгаа хүмүүсээр тэгээс биш одоо дайет барьлаа гэж нөгөө хэдээсээ тустай хооллоо тэрнүүдээ илүү их ингээл зардал гаргаал ийм юм байхгүй айгүй амархан дэглэм байгаа. Тэгээд сүүлийн үеийн одоо судалгаагаар бол тий насан турш хөрөгчдийн дунд явуулсан тархалтын судалгаагаар бол бараг 80% мөн амын 80% илүүдэл жинтэй Монголд байна гэсэн тийм та баримт байгаа байхгүй юу. Тэгэхээр бол бидний хувьд бол илүүдэл жин бол үнэхээр асуудал болсон байгаа байхгүй юу. Тэгээд энэ илүүдэл жингээс чинь болж нөгөө халдварт ус өвчний эрсдлүүд үүсэж байгаа байхгүй юу. Чихрийн шижин, даралт ихсэлт, зүрх судасны өвчин. Энэ бол ерөөсөө нэг л өдөр гараад ирчдэг юм биш байхгүй юу. Бидний 15-аас 20 жилийн амьдралын хэв маягтай холбоотой үүссэн нөгөө л жингийн илүүдэл, нөгөө л буруу хооллолт, нөгөө амьдралын буруу хэв маягтай холбоотой үүсэж байгаа учраас бид нар эмчнэр энийг ингээ ярихаас аргагүй болж байгаа байхгүй тий. Яг үнэ. Одоо жишээлбэл би дотрын эмчийн хувьд над дээр одоо зөвлөгөө авах гээд ирдэг. За энэ эмчилгээгээ зөвлөн, хоолоо зөвлөн, дасгалаа зөвлөн. Гэтэл яг тэр тухайн хүнээсээ шалтгаалаад эмчилгээний үр дүн гардаг. За хэдийгээр эмч хүн одоо ингээл бүх энерги шавхаал, бүх эрдэм мэдлэгээ шавхаал, бүх судалгааныхаа материалыг шавхаал зөвлөгөө өгсөн ч гэсэн нөгөө талаасаа хэрэгжүүлж чадчихвэл үр дүн өгдөг.
Тэгэхээр яагаад тархалт гэдэг зүйлийг яриад байдаг гэхээр энэ өөрөө маш олон өвчнээ суурь болдог учраас хамгийн түрүүнд бидний тэмцэх ёстой зүйл бол илүүдл өөхнийхөө массыг багасгах. Тэгээд дээрэс нь солонгой эмч маань яагаад ядраагүй, яагаад өсөөгүй вэ гэхээр бид булчингийн массыг огтхонч унгаагаагүй. Бид нэр ингээд эрч хүчтэй тасгал хийхгүйгээр штэ. Эрч хүчтэй ажиллаа ядрахгүйгээр хийж байгаа хамгийн гол бидний суурь хүч бол булчингийн масс гэдэг. Булчингийн массыг хасахгүй байх нь бол бид нар ядардаггүй. Тэгэл ингээд өс унаал, ядраал, сүлдээл ирнэ гэдэг маань нэгсэндээ хүмүүс буруу хоолны дэглэм байраад огцон хугацаанд амар хүчин хасаалт гэнгүүт булчингийн массаа унгаагаад байдаг. Булчингийн масс унгаана гэдэг бол бид нар яг үнэндээ байшинг тоосгоноос нэг гэж нурааж байгаагаас ялгаагүй. Тийм хор хохиролтой байдаг. Тэгэхээр одоо ингээд өнөөдрөөс эхлээд бид хоёр хүмүүстэй зориулаад ийм эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг ийм подкаст хийхэр болж байгаа. Тэгээд та бүхэн маань бас саналаа яриулээ. Дараагийн сэдвүүдээр ямар асуудал байна? Тэрийгээ бас коммент хэсэгт үлдээгээрэй. Бас бид нар руу чат бичээрэй. Тэгээд бид маань бид хоёр боломжийн хэрээрээ энэ мэдээллүүдийг та бүхэндээ зөвлөгөөнүүдийг өгөх болноо. Бид хоёрыг дэмжих хүсвэл subscribe дараад share хийгээрэй. За мөн энэ хоолны дэглэмийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл чөлөөтэй надаас асууж болно. За эрүүл мэндийн зөвлөгөө гэдэг болонгаараа дараагийн удаагийн бичлэгээрээ яг бид хоёр өглөө юу ийдсэн, өдөр юу ийдсэн, орой юу ийдсэн, магадгүй одоо цаашлаад бид хоёр энийгээ үргэлжлүүлж явах уу? Яг үүндээ бол 21 хугацаанд бол аян дэглэмийг бол барихад бол ямар ч асуудалгүй. Тэгээд дээрэс нь тасвал нэмэх үү, яах вэ гэдгээ бас дараагийн удаагийн бичлэгээрээ та бүхэндээ дэлгэрэнгүй хуваалцах болно. Ингээд энэ хүртэл бид хоёрыг хүлээцтэйгээр, төвчээртэйгээр сонссон та бүхэндээ маш баярлалаа. За баяртай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.